Hello. За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний анхны бичлэгийг үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд анхны бичлэгээрээ төрх өрөөнд юу авч орох юм бэ гэдэг зөвлөгөө мэдээллийг хүргэхээр шийдсэн байна. За тэгээд юуны төрөнд хүүхдээ үлгийдэн авах гэж байгаа жирэмсэн ээжүүдтэй болон дөнгөж төрсэн ээжүүдтэй баяр хүргье. Та нар дэлхийн хамгийн чухал ажлыг, хамгийн хэцүү ажлыг хийж байгаа шүү гэдгийг хэлье. За тийм нуршилгүй гол ярианд орцгоё. За анхлан төрөх гэж байгаа анхны хүүхдээ үлгийд авах гэж байгаа ээжүүдэд ялангуяа би дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө гэж бодож байгаа. За хамгийн эхлээд ээжийн хувьд бол хамгийн эхлээд юу хэрэгтэй вэ гэхээр иргэний үнэмлэх хэрэг болно. За нөгөө эмнэлгээс өгдөг солилцох хуудас маань хэрэг болно. За хяналтын дэвтэр хэрэг болно. Тэгээд нэг хүүхдийн маань хүүхэд төрснөөхөө дараа ашиглах эрүүл мэндийн буюу ягаан дэвтэр маань хэрэг болно. За тэгээд одоо эндээс ингээд харагдаж байгаачлан хамгийн чухал зүйл бол ерөөсөө юу гэдэг? Памперснууд байдаг. За одоо жишээлх юм бол энд те дэвсдэг памперс байна. Дэвсдэг памперс бол ер нь анхлан төрж байгаа ээжүүд юм уу эсвэл сэдэлт хийлэг гэхээр за сэдэлт гэдэг маань бол нэг усан багассан ч юм уу эсвэл 47 хоног 41 хоног хэтрээд хугацаанд болоод илүү тэлт болчихсон тиймэрхүү юм заалтар тариа тарьдаг, им тавьдаг, тариа тарь тусал хийдэг ийм зүйл байгаа. Тэгээд сэдэлт тэр төрөх гэж байгаа ээжүүд маань бол ийм дэвсдэг памперсыг ялангуяа бараг 7-8 ширхгийг авч орсон тийм шүү. Сэдэлт хийлгэнэ гэдгийг мэдсэн тохиолдолд 2-3-ыг аваад орсон байгаа бол нэмж аваарэ. Дэвсдэг памперс бол маш их хэрэг болдгоо шүү гэдгийг хэлье. За тэгээд өмсдөг памперс нэг анхны төрөлд ч бай, 2-3 дахь ч бай, өөрөөр төрж байгаа ч бай, сэдэлтээр ч бай, ер нь 3 ширхэг байхад бол хангалттай байдаг. За тэгээд дэвсдэг памперс өмсдөг памперсаа ингээд авчихна. За тэгээд төрөхөд бол яг төрхийн өмнө бол клизм тавьдаг. Клизм гэдэг нэг төрөх үед өтгөнөө гадагшуулахаас сэргийлэх үүднээс өтгөнийг нь урьдчилаад гаргаж ийна гэсэн үг байхгүй юу. Тэгээд клизм бол 2 ширхгийг аваад орсон дээр тэгээд нойтон салф гэдэг нойлын цаасаа бол надаар хилүүлтгөө та нар маань мэдж байгаа хаа шүдний сойз аяг нүр гарын алчуур нүр гарын савн те надаар хилүүлтгөө мэдж байгаа байх. За тэгээд бас хамгийн чухал зүйл бол ээжид хамгийн хэрэг болдог зүйл гэх юм бол ариун цэрэг эргэлэл байдаг. Ариун цэрэг эргэлэл ер нь өдрийнх бол төрсний дараа хэрэг болно. Өдрийнх бол эмнэлэгт хэрэг болохгүй. Шөнийн ариун цэрэг эргэлэл бүр тэр тусмаа 39 см ч юм уу 42 ч юм уу хамгийн урт нь байх хэрэгтэй байдаг шүү. Тэгээд нэг өмсдөг ариун цэрэг эргэлэл гээд байгаа. Sophie, Kotex, Always гэд одоо ер нь Монгол ариун цэрэг эргэлүүд ч гэсэндээ өмсдөг ариун цэрэг эргэлүүд гэж аюу их гарсан байлээ. Өмсдөг ариун цэрэг эргэлэл өмсдөг памперснаас ялгаатай арай жижигхэн, арай нэмэгхэн тэгээд бит амар эвтэх мэдэх байхгүй. Тэгээд ерөнхийдөө шөнө унтахтаа өмсдөг ариун цэрэг эргэллээ хийчихэд төрсний дараа штэ мэдээж хэрэг шөнө унтахтаа өмсдөг ариун цэрэг эргэллээ хийгээд өдөртөө шөнийн ариун цэрэг урт ариун цэрэг эргэллээ өдөртөө хийгээд явахад боломж нь тэгэхээр төрсний дараа ер нь ихний нэг 2-оос 3 хоногт бол шавхраг маш ихээр гардаг. Тэгээд яг хүн хүний онцлогоос ямар сони ярьж очлаарай. Хүн хүнийхээ онцлогоос хамаарат шавхраг их гарна, бага гарна, төрөлтийн хүндрэл, амархан төрсөн, хурдан төрсөн гэдэг те энэсээ бас шалтгаалаад шавхраг их бага хэмжээний өөр гарна. Гэхдээ их бага хэмжээ нь өөр байсан ч гэсэн ерөнхийдөө болвол шавхраг төрсний дараа 2-3 хоногт бол маш их хэмжээгээр гардаг.
Тэгэхээр нэг яг төрхөөд эмнэлэг рүү орохдоо бол 20-од ширхэг ариун цэврийн хэрэглэл, шөнийн ариун цэврийн хэрэглэл, нэг 5 ширхэг ч юм уу тий 5 ширхэг бараг байхад хангалттай 5 ширхэг өмсдөг ариун цэврийн хэрэглэл аваад орцсон хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал зүйлүүд нь гэвэл эднэр л байна. Ер нь ээжид хамгийн чухал хэрэгтэй зүйлүүд нь гэвэл өмсдөг ариун цэврийн хэрэглэл, шөнийн ариун цэврийн хэрэглэл, дэвсдэг памперс, өмсдөг памперс гэх эмнэлгээс энэ хэдийг ер нь бол хийлдэг. За тэгээд жижиг сажиг зүйлүүд гэх юм бол өөртөө эвтэйхэн халаад хэрэгтэй, гадаараа өмсдөг нэмгэн зузаан халаад хэрэгтэй. Ийм нэг хөхүүл левчиг маш их хэрэг болдог шүү. Хөхүүл левчиг бүр үнэхээр хэрэгтэй шүү. Хөхүүл левчиг, хөхүүл цамц, хөхүүл мак тийм юмуд бүр амар хэрэг болдог. Ёо тэрийг л аваарай. Бурхан минь аваарай нэрээ. Хөхүүл левчиг баг 3-ыг хөхүүл цамц, хөхүүл мак одоо нэг ингээд ингэрэн энэгээр юм цахилгаантай эсвэл нөгөө эндээсээ ингэж татагдаж онгоодог ингээд цахилгаантай тийм байдаг байхгүй юу? Надаар хэлүүлдэггүй мэдж байгаа ах дөө. Ямар ч үсэн тэрнээс бол маш олныг аваарай. Тэгээд 6 сар хүртэл нь хөхүүлнэ. Төрөөд 100% угжаар, хойроос үгээр, хүүхдийн нэмэлт зүгээр угжихгүй л гэж бодож байгаа бол тийм хөхүүл левчиг, хөхүүл цамцыг маш олныг аваарай гэж хэлмээр байна. За дээрэс нь хөхний памперс ярьж байхдаа сая яг дурдахгүй өнгөрөх гэж байна. Хөхний памперс дэндүү их хэрэг болдог шүү. Хөхний памперс шууд төрөөд за мэдээж зэрэг уураг гарна. Уураг гараад 24-өөс 48 цагийн хугацаанд уураг нь гарч дуусаад хөхний сүү маань эвлээд цаахыг хөхний сүү гарна. За тэгээд л шууд хөхнийхөө памперсыг хэрэглэж эхлээрэй. Тэгэхгүй болохоор нэг сүүн гоожоод сүүн гараад уураг нь гараад гоожоод мохоо эвгүй үнэртэй болчдөг. Нэг сүүч ингээ удахаар амар үнэртэй болчдөг шүү дээ. Тийм үнэртэй болчдөг. Тэгэхээр хөхний памперс маш их хэрэг болдог шүү. За тэгээд халаадаа авчихсан өмд хэрэгтэй, цамц хэрэгтэй, сарфан хэрэгтэй. Нэг эмнэлэгт чинь байнгын нөгөө үзлэг хийлэг гэхэд ингээл хамаг юм дээш нь сөхөөтэй шаардлага гардаг учраас сарфан хэрэгтэй. Бүх хувцас тайлчаад, өмдөө тайлчаад ингээд нүцгэн байгаад байх боломж байхгүй учраас сарфан хэрэгтэй. Тэгээд амьс төрсийг хэрэгтэй, чихэндээ хийх хөвөн хэрэгтэй, нэмгэн малгай хэрэгтэй. Чихэндээ хийх хөвөнгөө ингээд жижигнэр нь жижигхэн юм хэдэг уутнууд идэв штэ. Тийм уутнууд эсвэл нөө тасалгаатай юм эмний сав байдаг штэ. Ийм эмний сав байдаг штэ. Ийм эмний савнд жижигнэр нь хийгээд ячвал байн хөвөн гэл эргүүлээд ингээд бүр хэлээд тах шаардлага байхгүй амар байдаг. Хөвөнгөө тэгээ аваарчаараа малгай хэрэгтэй. За тэгээд мэдээж зэрэг ор хүнчлийн даавууч маш сайн хэрэг гоё маш сайн 100% даавуу байх хэрэгтэй. Тэгээд хүн өртөн ч гэсэндээ тухтай байна. Аль дуртай гал ер нь аваад урсан дээр л дээ эмнэлэгт л тухтай байж байвал одоо даавууч байна уу, нилонч байна уу, хөвөнч байна уу хинт хэрэгтэй юм те. Өөртөл тухтай байвал эмнэлэгт л тухтай гэснийгээ сонгороо. За тэгээд өсний сам, болт, аяг халбаг, тавчиг штэ манайхаа энэ нэг бүтэн ийм гутал шиг ийм тавч гэдэг штэ. Бүтэн ингэж угалж өмсдөг. Тийм тавч гэсэн үнээр хэрэг болохгүй шүү. Бүр үнээртэй байдаг шүү. Тийм тавчны бүр үнээр үнээртэй. Би анхны төрөлтөн дээр тийм тавчийг авч орж ирсэн. Үнээр ингээл байнгын орон дээр гараал буцаж буугаал, орон дээр гараал буугаал ингээл үзлэг хийлэх болгондоо орон дээр гараал буун штэ. Тэг болгонд нөгөө тавчгаа тайлна, тавчгаа өмснө. Тэгэл гяс ингээл ховын эмнэлэгт бол шал өөр байх. Би бол хэвдэж үзээгүй. Улсын эмнэлэгт бол нөгөө нэг олон ээжүүдтэй ажиллаж байгаа юм шиг чинь хурдл гяс хурдл хийдэг байхгүй. Тэнгүү чинь гяс нөгөө тавчгаа углах гал нөгөөт нь углагдахгүй ингээл амар ядаргатай амар тэртэй. Тэгэхээр зүгээр угалчдаг тавчиг. Эсвэл нөгөө нэг уртлын битүү хойдол нонгорхой тавч гэдэг шүү дээ. Тийм тавчиг хэрэгтэй шүү заяа.
Тэгэд аимс хамгийн гол нь шагаагаараа даарч болохгүй. Тэгэхээр шагаа давсан урт түрээтэй аимс болж өгвөл жоохон зузаан аимс ер нь бол хэрэгтэй. Тэгээ халуун чанарын хүмүүс идэв штэ. Бүр нэг ямар ч нөхцөлд өвөлж daardаггүй халуунд бүр ингээ улам халууцаад байдаг. Тэгээ сэрүүхэнд л байх дуртай тийм халуун чанарын хүмүүс бол нэмгэн түрээтэй аимс ер нь байнгын таарч идэг цус багталттай над шиг тийм хүмүүс бол ер нь урт зузаавтар тийм хөөн зөөлөн тийм өстэй материалтай түрээтэй аимс аваад орцсон дээр идэв шүү заа. За тэгээд хамгийн гол нь гамаа барих хэрэгтэй. Гам барихад чинь чихний хөвөн молгай тэгээд шагаа давсан түрээтэй аимс хэрэгтэй шүү. Тэгээд бас нэг зүйл хэлэхэд байна штэ. Төрхийн өмнө ч одоо төрсний дараа нэг гар хөлөө гар мараа хөлн цаашаа гараа угаана гэд төрсний шууд төрөөл өрөөндөө ороод хүүхдээ үлгийдэл хүүхдээ хөлжил унтуулчаал хүүхдээ хүрхээ хүүхд нөө памперс энтрийн салхаас өмнө гар цэвэрхэн байх хэрэгтэй гэж гараа шууд угаачдаг байхгүй. Тэнгүүд нэг карантины ус чинь шууд хүүтэн гарна гэл хүүтэн усанд шууд гам алдна. Хүүтэн усанд нэг л дүрлээ гам алдагдлаа. Би хоёр дахь дээрээ ер нь бол тэгээд гам алдчих шиг болсон. Одоо тэгээд хоёр төрлөнөр хоёулын дээр нь би ингэж тэнэгдсэн байхгүй. Хүүхдийнхээ памперсыг солихоос өмнө хүүхдэд ингээд нөө шалтан нүцгэн биед нь хуцын солихоос өмнө хүрхээсээ өмнө гараа угаа гар цэвэрхэн байх хэрэгтэй гэд гараа угаахтаа ингээл эмнэлгийн карант ингээл сөхөнгөт хөв өтөө ус гойжол тэгэл эхнийх дээрээ ч бол гам маа барина тэр гэж юу ч мэдгүй зүгээр ингээл угаагаал орхицоо хоёр дахь дээр золгоо гэл тэгж бодоод халтмалцаад өнгөрсөн дүрс одоо хүүхдэл яаж ивэл гэл хүүхдээ бодол хүн чинь их хүн чинь хүүхдэл бодно шүү дээ. Тэгэл хүүхдээ бодоод угаасан. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд хүүтэн усанд хүрэхээр ингээд гарын хурууны ингээд уйнууд амар өвддөг. Өвдөгний үеэр ингээд өвдөд идэг, шагаагаар өвдөд идэг. Ингээд одоо нэг ямар яснууд идэг вүлээ холбоос яснууд ер нь өвдөд ингээд янгинаад идэг. Тийм болохоор ер нь гамаа маш сайн бариараа төрсний дараа гараа угаана гэхдээ бүлээн гожж гинүү, халуун гожж гинүү, хүүтэн гожж гинүү гэдгийг мэдчихэд гойжуулж агаад үзээд ингээд нөө халуун ус бүлээ ус ингээд бүлээ уур гарна штэ. Хүүт ус чинь хөв хүүтэн уур нь бас гардаг штэ. Тэр нь мэдчихэд гараа угаагаарай гэж зөвлөё. Наачиг тэгж тэнэгтэж гэмдэж болохгүй шүү. За ээжийн хувьд нэг иймэрхүү. Надад нэлийн урт ярьчлаа. Одоо хүүхдийн хувьд штэ. За нэраа хүүхдийн маань хувьд нэраа нотын селфи хэрэгтэй. Нэраа newborn буюу дөнгөж төрсөн хүүхдийн памперс хэрэгтэй. Тэгээд нэг 2 солих body, нэг MAC. Нэг хүүхд чинь амар хумстайгаа төрдөн шүү дээ. Амар хумстайгаа төрдөг байхгүй юу? Анх төрж байгаа ээжүүдэд сонирхолоход бүр хумс нь ингээд мангар урт ургацсан за гэснээр бүр зүгээр хутга претик цаашаа хумсных нь үзүр нь ирмэг зүгээр ингээл ураа шүү дээ. Тэгэл нөө ингээл хүүхд чинь ингээл замбраг хөдөлгөөн хийдэг. Замбраг хөдөлгөөн хийхдээ ингээл нүрээ ингээл битүү ураад улаан ирээн болчдөг байхгүй. Тэрнээс нь сэргийлэхийн тулд гаранд нь хийдэг гарны бэлий хэрэгтэй. Аимс хэрэгтэй. Хамгийн чухал юм нь хүүхдэд малгай хэрэгтэй. Зулаанаасаа даарч болохгүй. Зулаанаасаа салхи авч болохгүй хүүхэд ер нь хүүхдний сар гарантай болтлоо. За бараг 2 сар хүртлээч малгай өмссөн нь яа дээ. Малгай өмсүүлэх хэрэгтэй шүү хүүхдэд заа. За хүүхдийн малгай. За тэгээд өлгий. За 100 төрж байгаа үл төрж байгаагаас шалтгаалаад нэмийн зузаа өлгий бэлтнэ. Өлгийг бол гэхдээ гэртээ үлдээх утандаа хийгээрэй за. Гарахтаа өлгөдөө даваа гардаг учраас харин эмнэлэгт өлгөдөх нэмгэн нэм өлгөний даавнууд ер нь эмнэлгээс чинь өлгий өгөхөд энэ өлгийг ингээд ашиглаа гэх юм бол хэрэг болохгүй. Эмнэлгээс чинь өгөхгүй бол өөрийнхөө өлгөний хүүхдийн өлгөний даавнуудыг нэг ер нь бол 5 тийм нэмгийн даваа байх хэрэгтэй ээлжлээтэй. За тийм байна. Тэгэд хамгийн анхаарах зүйл юм бол биш үү? Яран живхэн дээр анхаараарай.
хүүхдүүд чинь харшилдаа төрөх үү, аршилгүй төрөх үү гэдгийг бид нар мэдэхгүй. Төрсний дараа л мэднэ хэрэглэж памперснуудыг, даавнуудыг, хувцснуудыг хэрэглэж үзэж байж л харшилтай үгүйг нь мэднэ. Тийм учраас энэ харшилахгүй байх өндөр магадлалтай гэсэн памперсыг аваарай. За би бол энэ зурган дээр ингээ харуулхад юу яаж байгаа юм биш. Реклам хийж байгаа юм бол биш шүү. Гэхдээ манай хоёр хүүхдэд хоёуланд нь хагис маш их таардаг. Тэгээ хоёр хүүхдээ хоёулангийн төрсний дөнгөж дараа newborn хагис ашигласан. Том дээр бол хагисын памперс энэ хоёроор л юу нь явдаг гэсэн дөө. Тэгэл том дээр манай том ч амар харшламтгай амар их памперс ингээд солиолодог гэсэн хагис жоохон арцмаар нь томроод ирэх тусмаа үнэтэй болоод ирсэн. Тэгэнгүүт хагисыг болоод памперс бас үнэтэй болоод ирсэн. Тэгээ солиод ингээд болоод янз бүрийн памперс хэрэглээд ингээд яадсан. Одоо баг дээр болохоор ерөөс хагисаар л тагнасан. Хагисын солонгос хагис гэдэг Max Dry гэдэг тэр памперс таарж байгаа манай хүүхдэд. Тэр үнэн ч гэсэндээ боломжийн хямдхан. Тэгээ тэрийг бол ашиглаж байгаа. Тэгээ хагисын памперс юу гэдэг ан гэхээр рекламдж байгаа юм бол биш шүү. Юу гэдэг ан гэхээр хагисын памперс харшилдаггүй юм байл. Хоёр хүүхдийн туршлага дээр манай том маш их харшилтай, жижиг маань харшилгүй юм шүү гэлээ. Хоёр хүүхдийн туршлага дээр хагисын памперс ер нь харшилдаггүй байна гэдэг олж мэдсэн. Тийм учраас newborn гэдэг энэ зурган дээр байгаа шиг ийм памперс бэлтгэсэн дээр хаа тэгээд нөгөө энэ памперс гол нь newborn ч гэсэндээ нөгөө хүүгийн хамгаалалт байхгүй. Тийм болохоор би нөгөө сувилагч нар эмчнэр болохоор памперсыг ингээд хойш нь нуглаад ингээд наачдээ. Тэг би болохоор тэгж хүүхдэд маань эвгүй байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэг эвгүй байгаа юм шиг болохоор ингээд ухлаац гаргаад уртлыг хачилждаг байсан. За нэг иймэрхүү байна. Хэд хэлэх гээд тань тий. За бичлэгтэй маань ингээ хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр дөнгөж төрсэн ээжүүдтэй юу хэрэг болдгийг тий хүүхдүүдэд юу хэрэг болдгийг ингээд эрүүл мэндийн талаас, чухлын талаас ч гэсэндээ зөвлөгөө мэдээллийг өргөд явах болно. Тэгээд та нар маань надтайгаа хамт байгаарай. Тэгээд subscribe дараарай. Баярлалаа.